усыг зарлахгүй. За тэгээд нэрийг чинь асуухгүй учраас манайхан чөлөөтэй холбогдоорой. За ингээ манай шууд эфирийн утаас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнүүд төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаа олбсон эсвэл спикер дээр нь тавьсан чихвчээр сонсож байгаа тохиолдолд ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаараа яриарай. За манай шууд эфирийн утас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 3883. За тэгээд цагтл ирсэнтэй холбогдуулаад ер нь бол бид нэр баасан гарагта хосын харилцаа ярьдаг байсан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр цагтлын өдөртөө болж байгаа. Тэгэхээр та цагтл нэгэн л цагтл бичиж эхэлсэн учраас та Гэрлээ Баатар гэж латинаар бичээд миний Facebook хаяг руу чатаар цагтлаа илгээх боломжтой. За мөн манай радиогийн пэйж руу чатаар цагтлаа илгээх боломжтой байгаа шүү. За эхний сонсогч гадаадаас холбогдсон авъя. Бано? Байна. Сайн байна уу? Харин тийм ээ, нэр зарлахгүй, утас зарлахгүй гэсэн чинь таяг бол зүгээр дөө баг зүгээр дуугаар чинь Монгол орон даяараа таньчих юм аа. Би чи ер нь өөр айгүй их өөрмөц юм сөн колотой юм болохоор намайг андхуултай хүмүүстэй. Тэгээд би яг манай монгол хэл мэдэхгүй ч гэсэн монголоор ядгүйч би нөхөртөө л айгүй их талархаж явдیں۔ Ааха. Миний хоёр хүүхдээ ингээд өөрийн юм шиг ингээд өөрийн хүүхчиг ингээд өсгөлцөөд хайрлаад бүр надаас илүү заяа бүр амар аминчхан амьсгаанууд ч ингээд би ямарсанда яг нэг юм болгоныг хамгийн сүүл би мэддэг хүн би. Тэгэл энэ гуравч нэг хоорондоо амар хоёултаал ингээд янз янз юм яатсан ингээд төлөвлөөд ярьсан мэт хамгийн сүүл мэддэг хүн би байхгүй юу? Тэгээд өдөө 26 жил одоо хамт амьдарч байна. Тэгээд намайг ингээд байгаагаар минь хайрлаа. Би ч бас аюу тийм хэцүү ааш хараншинтай хүн шүү дээ. Тэгээд намайг ингээд байгаагаар минь хайрлаад ингээд миний хоёр хүүхдийг өөр юм шиг ингээд өсгөлцсөн хандаа би аюу хайртай. Тэрийг нэг гадагшлуулаад нэг хилээд дэдгүү шүү дээ. Гэхдээ яг хөө тэгээд манай хүн ч гэсэн тэгэл хөөх юм нэг тийм одоо ялуу Европ залуучууд шиг ингээд ялуу мэлoo одоо ингээд яатгүй мөртлөө ингээд үйлчлэрээ ингээд айгүй үзүүлээд идэг байхгүй юу. Тэгээд тэрэнд нь айгүй хайртай тэгээд мэдгүй сэтгэл гаччихсан уу юу. Зүгээр. Хайртай бол хайртайгаа хэлжэмээр байгаа байхгүй юу. Ер нь бол тийм. Зүгээр. Тэгээд сүүлийн үед ингээд хийсэн гэсэн чи сүүлийн үед юу болчиход таанаас юугаар сонсчод маяглаад байгаа ингээд инээгээл жоомлтал айлгуутал нэг эрттэй хүн чинь нэг хүн яхаа нэг хөөх ааш гаргадаг штеп. Тэгээд тэгэхээр би угаасаа чи наав мэдэн штеп би ингээд дэмжил радио гэдэг ингээд Монголын радио сонсдог. Тэгээд тэндээс бас их сурах юм айгүй байдаг. Тэндээс л айгүй юм сонсож мэдэж сурч ин тэгээд хайраа хэлж болохгүй юу гэж би бас жоохон төвчнөө. Манайхаа хоёулангийн явуулаад байна. Сараагч би хэцүү ааштай гэсэн чинь гэрлээгч гинэ. Одоо яг та угаасаа энэ олон жил нэг нь сонсож нөгөөтгөө нь ярьсаар байгаад ааш зангийн үртэл мэддэг болсон юм чи одоо яг үү дээ. Тэгээд одоо яа тийм бэ? Угаасаа би угаасаа айгүй хэцүү ааштай тэгээд амар зүрүүд нөгөө дураараа ч юм уу нөгөө манай хүн эрхлүүлсээр байгаа ч гэдэг юм уу одоо эрхлүүлж байгаа ч юм уу гүч юм уу би ч нөөрөө дураараа ясараа сурцсан тэгээд манай нөхөр хөөх юм тэгээд манай хүн ямар санд үсээр байгаа 26 жилийн дараа 25 жилийн дараа албан ёсоор гэр бүл болж байгаа хэвтэй. Таныг унгараар би чамд хайртай гэд нэг хэлээд өгчөөч гинэ. За унгараар уу? Унгараар. Саратлаг гэдэг. Угаасаа саратлаг. 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 Унгар хэлний яг их суурь нь юу юм бэ нэ одоо? Ямар амар хурц сонин хэл орооцолцсон хэлтэй юм бэ те? Тийш дээ унгар хоёр хэлж угаасаа өөртөө нөгөө хэлтэй.
нөө дэлхийд хамгийн хэцүү хэлний нэг Тийм байна. Тийм байна. Угаасаа хэцүү юм байна. Тэгээ хайртай гэдэг хэлж байгаа үр нөр сэрэтлэг Харин хурц байгаа үстэй. Ястаа тийм байна. За. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. Баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За баяр. За баяртай. Гүй нэрээ хайртай гэж хэлэх нь хүртэл амар хэцүү юм байна. Сэрэтлэг гинэ. Тийм сэрэтлэг. Сараагчийн нөхөр нь ёстой дуу цөөтэй даруухан байдгийн бэ лээ. Энийгээ л сууж байдаг. Нүдэн дулааха ах та хоёртоо аз жаргал үсээ сараа онцгдор шинэ. Үгүй энэ одоо хаа байсан солонгосын бусаанд байдаг мина хизээдээ нөхрөө нь бас олоод харцсан юм бэ. За нэр би чамд хайртай гэснээс би чамд хайртайг би одоо хэдэн орны хэлээр хэлж чадд юм бэ. За манайхан бас мэддэг орныхоо хэлээр би чамд хайртай гэдэг хэлээд байгаараа. За би эхнээс нь хэлээд явъя заяа. Би чамд хайртай. I love you. Я люблю тебя. Вани за саранхиё. За би одоо бурууч хэлж магадгүй штэ. Эх лебед ихшвэл иш лебед иш ч юм уу. За аль нэг нь байхаа. За тэгснээ за италиар ч юу гэдэг лээ. Ди амо гэдэг. Тэгээд францаар рутем гэж хэлдэг те. За ингээд болж байгаа юм шиг байна. 8 байна. 8 хэлээр хэлэх юм байна. За Сэрэтлэг бонди гинэ. Бонди гэж нөхрийн бонди гэдэг юм. Унгар хэлийг хатуу цыгаанчуудтай ярих нь бүр хэрэлдэж байгаа юм шиг сонсогддсон байна лээ гэсэн байна аз ундрам. За баг сэрэлдэг гэдэл явъя дөө гинэ. За бас арай. Манайхан нэр аална. Ёо. За. За манай шууд периодоос 77 3883 хэрэвтэй гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр захидлын өдөр тэгээ болж байгаа. Тэгээд танд ч гэсэн захидал бичих боломж байгаа шүү. Тэгээд таны бичсэн захидлын одоо сэдвийн дагуу би сонсогчтойгоо ярилцах болно. Тэгэхээр өнөөдөр бол шууд эфирийнхаа утсаар сонсогчтой ямар боломж олгож байгаа вэ гэвэл та хайртай хүндээ хайртай гэж хэлмээр байвал сайхан хэлээд өг. За тэгээ уучлалт гуймаар байвал уучлалахгүй. За тэгээд баярлаа гэд бас баярлсан талархснаа илэрхийлмээр байвал илэрхийл. Манай ирчүүд чинь нэг тэгдгийн нэг өөрийнх нь оролцоо огт байхгүй байсан юм шиг те. Надад ингээд миний 4 сайхан хүүхдийг төрүүлж өсгөж өгсөнд баярлаа. Өөрийнх нь ч гэсэн оролцоо бас байгаа шүү дээ уулна те. За тэгтээ мэдээж ихнэрүүдэрээ тэгээд бахархдаг болол одоо тэгж хэлдэг байлгүй те. За өөр юу гэж вэ? Анурак гэднэ төвдөр анурак гэж хэлдэм байх шүү. Аюшитеру би бас буруу акценттэй хэлж магадгүй шүү. Аюшитеру японоор юм байна те. За дараагийн сонсогч 9121-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9121. Эмжил радио. Сайн байна уу? За радио гомтраагаарай. За би нэг одоо нэг хүн биш зүгээр нэг энэ үеийн жоох хөлтөө сонсч үйл юм л гээд. За сэдвийнхаа дагуу ярмаар байна. Холбогдсон баярлаа. За сэдвийнхаа дагуу ярина тийм ээ манайхаа. За Сени Севериум туркэр юм шиг байна. Яна ямар хэцүү юм бэ хэлнүүд чинь. За шитэрэ гэдэг нь японоор. За анурак гэдэг нь төвдөр. За Сени Севериум гэдэг нь болохоор туркэр гинэ. За хүнүү нараас болсон уу унгар хэл Европын бусад их хэлнүүдээс тис хүндлэн юм билээ гэсэн байна. За манай шууд эфирийн утаас 77 38 83 хэрэвтэй гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр захидлын өдөр гэхдээ хосуудын харилцааны талаар ярьдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол энэ захидал ирсэнтэй ийм гой захидал ирсэнтэй холбоотойгоор та бүхэнд хайртай хүндээ, хайртай хандаа, хайртай залуудаа, бүсгүүдээ хайртай бол хайртайгаа илэрхийлэх боломжийг олгож байна. За мөн уучлалт гуймаар байгаа бол уучлалт гуйх боломжийг тань олгож байна. Баярлаж талархдаг бол баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлэх боломж олгож байна. Тэгээ манайхан ер нь бол энэ тал дээрээ жаахан ичдэг, эсвэл жаахан хойрогдоо хандаад байдаг тий. Тэгээд таны утсыг зарлахгүй, нэрийг чинь асуухгүй, тэгтээ өөрөө та хэлмээр хүсэж байгаа юм бол хэлж болно тийм ээ. За
Туркээр бензиний Severum гинэ. За бүр урталт нь бен оруулаад ирлээ. Францаар юу хэлээ сандгүй шүтэм гэдэг юм байлээ шүү Францаар. Мина бас чүтэм гिचжээ. Жэмээ үсгээр хилдэм юм шиг байлээ шүү. За мэдгүй сайн мэдгүй шүү би бас. 8081-тэй дугаартай сонсогтой холбогдлоо 8081. Эмжил радио. Байна уу? За тасарсан. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За ik have one jou. Бэлгэр ik have one jou. Ich lebe dich гэдэг нөгөө нэг герман хэлтэй жоохон төстэй юм тий. Ik have one jou гэдэг юм байна. Бэлгэр тэгж хэлдэг юм шүү. За Метумсе пиар карти хүнди анабик хобакара ямар урт юм бэ энэ арабаар чинь юу гэнэ Метумсе пиар карти хүнди анабик хобакара ямар бараг би чамааг аллаа шүү гэж байгаа юм шиг сонсогдсон юм бэ. Аллах салам алейкум уучлаарай. Би чамд хайртай гэж хэлхийн төлөө хичнээн олон үг хэлдэм байх чи. За 88 тэг 6-тай дугаартай сонсогтой холбогдлоо 88 тэг 6. Эмжил радио. Байна. Оо зарай минь түргээ. За та сарын өдрөл холбогдсон. Сэдвээ сонссон нөхөө. Сонслоо. За радиого унтраачаарай. Андаартай шүү. Хань нь хий. Таныг хийн гэж мэдэж зөндөө олон энэ ханьнуудаас хинэн гэж мэдхий. Отгон гэрэл шинээрээс. Отгон гэрлээ. За. За, тэгэл болоо юу? Болцсон уу? За. Манай ирчүүд нэрэн. Нөгөө нэг байрны гадаа ээж гэж дуудсан шаа. Амар олон ээж нар цонхон дээр гараад ирсэн чинь 3 давхар ээжээ гэдэг шиг юм болох юм аа нэр. Хайртай мартайгаа хэлэх гээд байгаа юм бол тэгээд аятаахан шиг ийм тийм юм хийдэг тэнд суугаа отхон гэрэл хандаа хайртай шүү чи минь гэдэг нэг аятаахан хэлчихэлтэй. За дараагийн сонсогч 80 86-тай дугаартай сонсогтой холбогдлоо 80 86. Эмжил радио. Байна уу? За орамэнд та сайн өдрөл холбогдлоо таныг сонсож байна. Захирлын талаар хэлээд сэтгэлээ. Таны энэ захидал дээр таны сэтгэлдлийг сонсохгүй яг та өөртөө тохиолдсон кейсээ ярьж болно. Эсвэл одоо хин нэгэнд хайртайгаа уучлалт гуйж байгаагаа баярламаар байгаа бол баярлагаа хэлж болно. Гэтэ хин нэгэн гэдэг нь өнөөдөр хосын харилцаа ярьдаг хүн учраас хостол хэлнэ. Би хайртай хэлэх гэсэн. За. Тэр талах асуудалтай яг нэг гэр бүл болоод нэг удаагүй гэхдээ ямар ч байсан бодлого хэмжээгээр хугацаа өнгөрцөн тэгээд нөгөө үний амьдрал болсон жоохон маргаад яг нэг хоёр тийш болох тийм асуудлууд байсан. Гэхдээ бас харилцаа гэр бүлийн авар зүйлдээ юу яагаад байгаа амьдрал үргэлжлэж байгаа тэгээд одоо тэр нэг сайхан хүүтэй. За. Мэдээж гэр бүлийн минь гээгүүлж байгаа хайртай хандаа. Тэр зүгээр яг нэрийн бас хэлбэрээр та дуудаг нийтний нэрээр дуудчихвол. Тэг. Та хоёр л мэдэх нэрээрээ дуудчих гэсэн үг тийм үү? Тэгээ хайртай хань самархандаа хайртай. За. Төмөхөөсөн. Тэгээд нөгөө юу яачих одоо нөгөө нийгмийн дагаад тэр юм нөгөө хүүхэд төрүүлэн хүүхдтэй болно гэдэг өөр аяг тийм төлөвлөгөөний асуудалтай болчихож. Миний зүгээс тэгээд манай болохоор одоо тухайд хүүхдийг төлөвлөсөн байгаа. Тэгээд хоёлаа танда одоо хүүхдээр нь чамда хааш шатгааргүй хайртай шүү. Тэгээд өнөөрөвтөн шоол хүүхдтэй болоод өнөөрөвтөн сайхан гэр бүл болно. Тэгээд зөндөө болоодаа чамайгаа гомдооч гэсэн асуудал зөндөө байгаа. Тэр болгоныг уучлаад тэр болгоныг ойлгоод тэр болгонд төвчээд үнэхээр жинхнээсээ намаагаа хайрлаад халамжлаад чинээс миний хайрыг ингээд хүлээн зөвшөөрөөд амьдраад
тавьж байгаа маш их баярлалаа. Чамд маш их хайртай шүү гэж хэлээ да. За ойлголоо. За таны самархан сонсон байх гэдэг итгэлтэй. Тэгээд оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа оройсоо өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Улаанбаатар хотод 19 цаг 33 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Sky Media, High Speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ гэд хамтран ажиллаж байна. За таны гэрийн эсвэл арилын интернет гацаад, уншаад, тасалтаад байна уу нөхдөө? За тэгвэл та интернетээ яг одоо солиороо өндөр хурдны 100 мегабит хурдтай high speed болон өндөр хурдны интернет IPTV хоцолсон high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод SkyTel цэгийн байрших хүрдийг эргүүлэн бэлгийн эзэн болох боломжтой байгаа. За бүх шинэ хэрэглэгч бэлэгтэй. За хамгийн хямдаар хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ Sky Media бол санд олгож байгаа. За тэгэхээр та дэлгэрэнгүй мэдээллийн 76 9,000 гэдэг дугаараас авч захиалга өгөөрэй. 76 9,000. За тэгээд SkyTel цэгийн гэж бас орж болно. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар High Speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дараагийн сонсогч 99 TG өстө дугаартаа сонирхтой холбогдлоо 99 TG 9. Эмжил радио байна. Сайн байна. За өрөөмийн түргий та сайн өдрөл холбогдсон сэдвээ сонссноо. Сонсон. Одоо эхнийхэн талаар л яах юм шиг. За таныг сонсож байна. За. Би одоо нэг эхнэртэйгээ хандлаад 13 жил орчим болчихоо. За. Тэгээд анх танилцахад нэг үлдгэнсээ алгана. Гин хэдиндөө гинэн цагаан өөрт тоос одоо нэг байж эвгтэй байж болох бүхэл тийм цагаан ашигтай өсгөө юмсэ. Надад явчаад их хэд тонх гэдэг шиг л байсан. За. Тийм л байсан. Тэгээд одоо хөрт ингээд би болохоор яг тэнийх нь хэсэг хүн байхгүй. Тэгээд одоо хэдэн жил ингээд амьдэрсэн чинь би ихнийгээ даах нь эхний надын тал болох нь гэдэг ингээд ажиглаад байсан ч одоо манай ихнэ одоо л яг л тэгээ байгаа л ах баг би ихний талаа баг шингэж авах гээд байгаа байхгүй. Тэгээд би одоо яг тэнэс юу хаад байгааг үл хүний тийм гэгээтэй ч юм уу илүү сайн тал ч юм уу уус хүний муудлыг уус таадаг юм байна л та. Ядчихэд нэг хүн оолоод цай уулгаа гэхдээ цай уулгаад гарыг гэдэг тийм сэтгэл зүйтэй байна гэдэг л өөд асуу тун зүйлүүд би эхлээд аюу төвшөд байсан байхгүй. Тэгээд ядгатай одоо хоолтой хоолгүй антаа цай уулаад гарах одоо ямар цалбагд байдаг гэдэг нэг жоохон тийм донцсон байгаад байсан байхгүй. Тэгээд одоо сүүлдээ бол баг эхнээсээ төлөвлөд манай их нэг баа юм байхгүй хавтаа. За. Тэгээд эхнээсээ баг илүү тийм баг ороо гэдэг болцсон юм байна. Тэгээд одоо яг би яг юу хэлэх гэж байна эмэгтэй хүн яг тийм аашаа алдахгүй одоо яг тийм онгонд өгөө ингээд үдий олон жил 13 жил ингээд амьдч одоо амьдрын хосын харилцаанд ингээд явна гэдэг чинь асаа том одоо үнэтэй зүйл юм байна шүү л гэж бодоод байгаа байхгүй одоо энэ дүнэлт тийм дүнэлтийн төрж байгаа байхгүй. Одоо тэгэхгүй тэгээд асаа хэцүү юмтай бас байж одоо ингээд хэд мөнгөний шуналтаж одоо яг хүн болгон төрөхтэй ялах хугацаа тэгээд нас явах тусам юм үзээд нүд цайлаад ихлэ хүн болгоны сэтгхүү хүн болгоны ухаан санаа оюун ухаан өөрчлөлт зүгээр одоо манай их нэг өөрчлөгддөг байхгүй яг л ямар байсан яг тэргүй байгаад эсвэл би тийм байлгаж чадаад юм гэдэггүй одоо тэгээд магцуулцдаг юм болоо яа зүгээр штэ. Тэгээд одоо эхнийгээл тэгээд одоо нэг цаг хугацаа явах тусам тийм зан чанар илүү сайхан юм даал гэж мэдэрч одоо тэр зан чанарт нь илүү дууралцсан. Анх эхлээд нөгөө сууж байгаа үед бол ямар гинэ, ямар харилцаагүй, ямар хайнгийн ингээд нөгөө дандаа нэг дутагдaltaй талыг олж одоо сүүлдээ болохоор ямар тийм одоо ингийн хүн татахдаггүй байх яа өөргөө авч явах, би авч явах чадсан одоо ямар сайтай гэдэг нэг илүү сайн талууд нь илүү улам ялцаад байдаг одоо амьдах тусмал тэгэл сонирхолтой байх юм да гэж эхнийхэн
талыг л магтчихлээ да тэгээд. Энийг одоо хүмүүс миний яасныг хүмүүс ойлгож чадаагүй одоо. Бас тэрнтэй гахаал эгэлцээлээ. Эмхтэн өөрчлөгдөхгүй яг унган зангаа байж чадхал юм бол тэг эмхтэн хааж байгаа л та илүү сайхан явах хэрэгтэй байх шүү тэгээд хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд өөрчлөгдөөл яг л нөгөө яна дотоос янз бүрийн нүгээр зээлэл тэгэл эмхтэн бол одоо гिचүү муухай гэх юм хайсаа. Эмхтэн бити өөрчлөө тань яг л байгаа зангаа л байлгаад насан турш амьдрахыг хичээгээл гэж хэлчихвээ тэгэхээр. За ойлголоо. За холбогцонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэ. За. Хүшээ манайхан түрүүний нэг сууд ундрахын битсэн чинь ядчил сууд ундрах чи өөрөө арабад байдаг болохоор би зүгээр л шууд л арабаар ойлгож байгаа шүү дээ энэ чи. Тэгсэн чинь эхнийх нь хинди энэ буюу энтгэхээр бичээд дараагийнх нь арабаар бичсэн чинь би бүгднгийн нийлүүлээд унсцیں гинэ. Тэгээд тэр мэрийгээ ингээд тус муст нь салгаж малгаад бичилдээ. За тэр метумсе перкартиху гэдэг нь хиндигээр ингэнэ. Анаби хобак гэдэг нь арабаар ингэнэ. Араб нь гайгүй юм шүү дээ. Анаби хобак. Анаби хобак. Аллах саламок. Гэж хэлэх юм байл та тий. За дараагийн сонсогч 99 тэг 8-д дугаартаа сонсогчтой холбогдлоо. Тасарчлаа. Манай шоу Тэфериотаас 77 77 3883 хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За баасан гарагт та сайн нэвтрүүлэг загтлаадаг болсон. Тэгээд өнөөдөр анхныхаа загтлыг уншиж өгсөн. Тэгээд жаахан бүтлгүү. Тэгээд нэг би бурл энэ хүний загтлын эзний өмнөөс уучлаарай гэд гуйчгүй явдаа гэд нэг бараг тэгж бодохоор загтал байсан. Тэгээд 90-30-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 90-30. Эмжил радио. Бана. Бана минь. За минь. За та сайн өдрөд холбогдсон радиогоо унтрай. За. Бана. Би бол байж л байгаа. За. Их гоё нэвтрүүлэг явуулдаг шүү. Тэгээд баярлаа. Тэгээд гоё загтлуу хийсэн. Тэгээд ихтер маань одоо ажид бол явж байна. Тэгээд энэ тэр загтал дээрээс нь юу яагаад тэ хайртай анисаа уушдахгүй яа. Эртнуяа чамдаа хайртай шүү гэд бат. Цаал огтой багт дотроос тэгээд нөгөө уурлал юу гомдоод зовоод явдгүйс нөгөө юу уурлалдгүйс мод уушлаараа гэж уушлахгүй байгаа шүү гэд. Эхнэр чи яг хажууд ч юм байгаа мó? Байна. Тэгээд та бүр овог нэрээ хэлж энтер дээ. Тэгээд хажууд нөгөө муу харцаа хэлдэг. Эхнэр чинь яаж ийн ямар реакшн үзүүлж ийн яг одоо? Яг одоогийн байдлаараа тэгээд бодлосроод байсан. Би ажигаа жоохон гомдоцсноо. Тийм үү те. За. Уусгуугаа тэгээд тэр чинь бүр хар багаасаа үргэлжлэн хоёрын багмоо тэгээд. 5 дугаар анги 7 дугаар анги хоёроосоо одоо тэгээд бүгдээ тэгээд яг хаа тэгээд амьдрал дээр тэгээд заахан явж байна. За. Тараа юу захиан дээрээс нэрээ яагаад холбогч болдгүй нэрээ. Нэрээ яагаад дуу хоолойгоо өргөж болдгүй гэж бодлоо даалгалаа. Зэрэгтэй. За холбогцонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Нөгөө аялгауд мэнчилгээ авдаг байх үед яг нэг ийм одоо ууршлалтгүй юм өөртөө хийж чадахгүй тэгээд нөгөө найз хүүхэн найз залуун ч юм уу хүлээж авахгүй болохоор за тэгтээ голцол ирчүүд явуулдаг л да тэгээд нөгөө өмнөрөө залгаар шууд фэри утас моц тасалж маслаад яг нөгөө хөөрхийн амьтад нөгөө тэр уучлалтын дамжуулж байгаа ингээд хөтлөгч нар айгүй эвгүй байдалд ордог тэгээд саяны залуу бол яг сайхан ихнэрээ хажуудаа суулгаж агаад сайхан олон төвний нүдэн дээр овог нэрээ хэлээ сайхан зарлчлаа тийм ээ за 90-50 дугаартаа сонсогчтой холбогдлоо 90-50. Сайн байна уу? За радиогоо унтраа орой минь дүргээ та сайн өдрөл холбогдлоо таныг сонсож байна. Сайн уу. Нэг хайртай бүсгүйс уучлах байх гэдэг. За. Тий одоо бас таксинд ажиллаад байгаа таксинд явж байгаа хэрэг тэгээд байнгын сонсдгийг. Түүнийг нэг үзэсгэлэнт минь гэж дууддаг байхгүй юу? За. За тэгээд өнөөдөр өстөрөөс жоох юм болоод жоохон төр тар гээд маргалтдсан тэгээд үргэлж намайг ойлгож үргэлж намайг бас хайрлж байдагт маш их баярлалаа. Чамд үнэхээр хайртай шүү. За өнөөдөр уурлуулж өдөр болгон уурлуулад байгаа юм. Тэгээ уурлуулж гомдоо одоо бас уучлаарай
хичээлэх гээд. Яг яаж уурлуулсан? Тэр бас нэг өнөөдрийн хувьд Тэг өнөөдрийн үед нэг ажлаас болоод тэр жоохон мархсан. Тэгээд нэг газар ажилладаг байхгүй юу? Зөв. Тэгээд хоёр яг эхнэр нөхөр болоод нэг гэрт орсон юм уу? Үгүй зүгээр үргэлж байгаа юм. За. Тэгээд угаасаа л хамт ажилладаг байж байгаа л тэгэл хоорондоо дотносоод үргэлж эхэлсэн юм байна тийм үү? Одоо би зүгээр эхнэр нөхөр хоёр байсан бол нэг гэр бүлийн хоёр нэг газар ажиллах хэцүү юу гэж асуух гэсэн байхгүй юу? Тэгвэл хоёр дөнгөж анхан шатандаа явж байгаа юм чинь одоо бол хэцүү юу хэцүү сайхан дээрээ л явж байгаа юм байна тий? Яг гоё дээрээ л явж байна. Амар ертөнцийг үзэх хүслийг өөр болгож өгсөн. Миний нүдийг бас амар гоё нээж өгсөн. Тэгээд намайг бас үргэлж байнгын дэмжиж урам зориг өгд. Айгу бахархалтайгаар миний ард ингээд айгу гоё намайг дэмждэг байхгүй юу? Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй зэрмэн тэгээд чамдаас үнэхээр хайртай шүү гэж хэлийгээд. За ойлголоо. За холбогдсонд баярлалаа. Таны найз бүсгүй үзэсгэлэнт чинь таныг сонсож байгаа ах гэдэгт итгэлтэй байна. Тэгээд оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За эгээгээ сонсогч утсан байна. Кохомчи гэж пошоор хэлж байгаа юм байна. Кохомчи. Намайг туркээр арай зөөлөн хэлээрээ гэрлээ гинэ. За дараагийн сонсогч 9566 дугаартай сонсогчдод боглоо 9566 Эмжил радио байна. За орой минь түргий та сайн өдрөл холбогдсон таныг сонсож байна. Яа сайн байна уу? Яа одоо нөхөртөөгөө хандлаж суугаад 14 жил болж байна. За 3 хүүхдээ ээж болсон. Тэгээд ер нь бол нөгөө эрэгтэй хүн бурууч байсан хэдэж нөгөө боож өгдөг гэдэг шүү дээ. Яг тэр шиг л бантаа одоо яг энэ 14 жилийг авч ин даа. Тэгээд ямар ч юм миний нөгөө ааш ариншин ямар ч үед тэгчээд одоо хандаа баярлаа хайртай шүү гэж хэлье да. За таныг одоо энэ олон хануудаас харин тий. За би бол одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Манай нөхөр бол Төв аймгийн Заамар суманд амьдардаг Төгсөөр гэж би бямцдаг гэдэг хүн. За. Тэгээд яа хоёр тустай байгаа. Хүүхдүүд энэ нөгөө ажлын шалгаар бид хоёулаа хөдөө орон нутагт ажиллаж байсан байхгүй юу? За. За тэгээд би бол нөгөө одоо хар залуугаараа юм айгуу залуугаараа тэтгэр суунгуудаа хүүхдүүдээ бас бодъё. Нөгөө сургууль соёлыг бодъё гэж. Сургууль соёлыг бодъё гэж тэгээд хүүхдүүдээ аваад энэ жил бол хот руу ороод ирсэн байгаа юм. Манай хүн тэгээ хөдөөнө ажиллаж байгаа. Тэгээд одоо нөгөө баярлмаар юм шиг багтмаар юм шиг манай найзууд надад тоглоом шиг гэдэг байхгүй. Манай бямбал ямар ч үед нөгөө шоудж байсан ч за би өөрөө л ярихгүй л за яри гэж тавцдаг. Тэнгүүт нөгөө эмхтэй хүмүүс яг даавраа штэ. Яг хэрэг шиг. Ер нь байнгын ямагт байнгын яах вэ гэж. Тэгээ явж илвэ, тэгж илвэ, тэгээ сайхан юучлээ гэдэг байдаг. Тэгээд ямар хэдэж ингэж нөгөө нөхөртөө бас хайртай шүү, баярлалаа гэж яг ингэж юу хийж үзэж байгаагүй юм байна. За. Манай хоёр хүүхдээс ингээ хажууд явж байгаа. Тийм байж боломжтой л. За тэгээд Төв аймгийн Заамар суманд ажиллаж амьдарч байгаа таныг сонсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээд гэр бүл манай ихсэн гэсэн байн сонсгий. Гэр бүлд нь наад жаргал сайн сайхан мөхний хүсэн өрөө. Холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За одоо бол уцаахгүй. За нэвтрүүлгийнхаа төгсгөлд нь би энэ Бацаагийн загтал дээр байсан энэ Бацаагийн шүлгийг уншиж өгөөд тэгээд дижиталын Эркагийн дуулсан Чамайг дурсаад гэдэг гоё дууг бүтнээр нь сонсгоод ингээд нэвтрүүлгээ дуусгая. Тэгээд та хэрвээ хайртай хандаа, найз залуудаа, найз бүсгүүдээ гомдсон та хоёр нэг төрхөө хугацаанд түр тар хийгээд муудалцаад тий салцсан ч юм уу тий төрх хугацаанд хоёр биенээсээ хол байгаа бол уучлаарай гэдэг үгийг айж ичиж имэйлгүйгээр үнэхээр таны буруу л гэж та мэдэрж байгаа бол хэлээрээ тэгээд эвлэрээрээ гэд энэ нэг шүлгийг уншиж хүргээд тэгээд дуугаа сонсоод нэвтрүүлгээ өндөрлөе. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар High Speed хязгааргүй интернет хязгааргүй хэрэглээ гэрээ Sky Media хамтран ажиллалаа. За Бацаагийн шүлэг үнэхээр гоё шүлгээ, яалтчгүй гоё шүлэг. За тэгээд
шүлгээ уншиж өгөөд дуугаа сонсгоод нэвтрүүлгийн өндөрлөө. Ингээд энэ өдрийн одоо энэ 7 хоногийн ажлын 5 өдрийн турш миний 5 эфиртэй тийм ээ 25 эфиртэй минь хамт байсан нийт сонсогч үзэгч танд баярлалаа. За тэгээд ирж байгаа амралтын өдрүүдэд ая тухта сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд энэ оройг ч гэсэн бас сайхан өнгөрүүлээрэ. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд бүгдээрээ хамтдаа цагтл дотроосоо шүлгээ сонсоод тэгээд дуугаа лайв сонсоод тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Арьсан хүрхийн төдий халуу дүүгээд л улам сайхан санагдах тэрл биеийг